Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуушлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр. Модуль 1, сэдв 1-ийн 2. Суралцах үйл явц ба суралцагчдын онцлог. За дэд сэдв хүмүүс хэрхэн суралцдаг вэ? Хүмүүсийн ялгааны онол нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэхүй хэл яриа, нийгмийн харилцаа, зан төлөв, үнэт зүйл, суралцах хандлага зэрэг нь төрөлхийн болон нийгмийн орчны нөлөөгөөр ялгаатай байдаг гэж үздэг онол юм а. Энэ онолыг боловсрол, сэтгэл судлал, нийгэм судлалын хүрээнд судалж, хүйсийн ялгаанаас хамаарч хандлага, сургалтын арга, харилцааны хэв маягт өөрчлөлт шаарддаг гэдгийг онцолдог. Хүйсийн ялгааг тайлбарласан онолын үзэл баримтлалуудыг ерөнхийд нь хоёр үндсэн чиглэлд ангилж болно. Үүнд биологийн хандлага болон нийгэм соёлын хандлага орно. За нэгт нь биологийн хандлага. Биологийн хандлага нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг генийн бүтэц, хромосомын ялгаа, тархины зохион байгуулалт зэрэг төрөлхийн биологийн хүчин зүйлсээр тайлбарладаг. Энэ чиглэлээр хийгдсэн гол судалгаанууд дараах байдалтай байна. Ихрийн болон удамшлын судалгаа нь хүйсийн ялгааны удамшлын шалтгааныг тодорхойлохыг зорддог. Гормон, хим, физиологийн хүчин зүйлсийн судалгаа H. Eysenck, Zuckerman нарын судалгаанд хүйсийн ялгаа нь хүйсийн гормонтой холбоотой болохыг тайлбарласан. Жишээлбэл Zuckerman эрэгтэйчүүд уур бухимдалтай байдалд илүү өртөмтгий байдаг нь гормоны ялгаатай холбоотой гэж үзсэн. Мөн харааны орон зайн ялгааг онцолжээ. За судлаач Нолин Хоексема хромосомын ялгааг анхаарч эмэгтэйчүүд сэтгэл гутрал, түгшүүр, нейротизмд өртөмтгий хэмээн үзсэн. 1992 оны хувьслын онолоор эрэгтэй хүйс нь хувьслын өөрчлөлтөнд илүү мэдрэмтгий, эмэгтэй хүйс нь нөхөн үржихийн доктортой байдалд илүү нөлөөлдөг гэж үзсэн. Тэрээр эрэгтэй нь шавраар хийсэн баримл мэт, эмэгтэй нь түүнийг шалгаж гантиг болдог гэж зөвөрлөн тайлбарласан. Онтогенезийн түвшинд ч ялгаа ажиглагддаг. Эмэгтэй хүйс уян хатан өөрчлөлт хүлээн авах чадвартай бол эрэгтэй нь хатуу, тогтвортой, шинжтэй байдаг. Энэ үзэл баримтлалыг Трошихин, Багрунов, Федоров нарын амьтанд хийсэн туршилтууд баталжээ. Хоёрт нь нийгэм соёлын хандлага. Энэ хандлага нь хүйсийн ялгааг биологийн үндэс бус, харин нийгмийн хөгжлийн явцад бий болсон нийгмийн үүрэг, соёлын хүлээлттэй холбоо нь тайлбарладаг. Гол онолууд нь нийгмийн үүргийн онол. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгэмд өөрөөр үүрэг гүйцэтгэж, эдгээр үүргийг хүлээн зөвшөөрөхийн тулд бие хүний шинжүүдээ тухайн хүйсийн хэвшмэл ойлголтод нийцүүлэн хөгжүүлдэг. Энэ нь тухайн хүйсийн үүргийг баталгаажуулах нийгмийн дарамтаас үүддэг. А. Фенголдын хүйсийн хэвшмэл ойлголтын онол хүн өөрийн зан чанар, бие хүний шинжүүдээ эргэн харж, нийгмийн хүлээлтэд нийцүүлэхийг зорддог. Энэ онолд бие хүний шалгуур нь нийгмийн хэвшлийн ойлголтын дагуу олдмол шинж чанарт суурилдаг бөгөөд зан үйлийн илэрхийлэх заавал байх албагүй байдаг. Суизен Кросс, Лаура Метсон нарын бие онолын хүйсийн загвар нь Иш Маркус Китаяма нарын харилцан хамааралтай болон харилцан хамааралгүй бие үзэл баримтлалыг үндэслэж соёл ба хүйсийн ялгааны хамаарлыг судалжээ. Судалгаагаар Америк эмэгтэйчүүдийн хувьд бусдад нягт холбоотой харилцан хамааралтай бие үзэл давмгаалдаг бол эрэгтэйчүүд нь хамааралгүй буюу бие даасан өөрийн зорилгын хэрэгжилтэнд төвлөрсөн хандлага илүүтэй байдаг. Баумейстер, Комер нарын нэмэлт тайлбарт эмэгтэй эрэгтэй хүмүүс нь хоёулаа нийгмийн бүтээгдэхүүн бөгөөд нийгэмшлийн үйл явц тэдний хувьд ялгаатай явагддаг. Эмэгтэйчүүдийн нийгэмшил удаан, бага хүрээнд, ойр дотн харилцаанд төвлөрдөг бол эрэгтэйчүүд илүү олон нийттэй, өргөн хүрээнд, омгийн шинжтэй нийгмийн харилцааг эрхмэлдэг байна. Дэд сэдв 1-ийн 2-ийн 3 суралцагчдын ялгаатай хэрэгцээ, суралцах хэв маяг, хүйсийн ялгааны онол. За эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онол. Сургалтанд харгалзан үзэх зөвлөмжүүд. Нэгт нь харилцан ойлголцод суурилсан хичээл. Эмэгтэй суралцагчид сонсогдох, ойлгогдох, дэмжигдэх хэрэгцээтэй байдаг тул нээлттэй ярилцлага, санал солилцооны арга хэрэгтэй. Хоёрт нь аюулгүй сэтгэл зүйн тав тухтай орчин. Эрсдэл багтай, багшийн дэмжлэгтэй алдаа гаргах боломжтой сурах орчин бүрдүүлэх. За гуравт нь хамтын ажиллагаа дээр суурилсан арга зүй. Багийн ажил, бүтээлч хамтын төсөл, харилцан туслалцах хичээлийн зохион байгуулалт үр дүнтэй байдаг. Дөрөвт нь эерэг үнэлгээ урамшуулал. Бага зэргийн ахиц гаргасан ч хүлээн зөвшөөрөх, урамшуулах, итгэл хүлээлгэх нь маш чухал. Тавт нь сэтгэл хөдлөлийн боловсрол. Сэтгэл хөдлөлөө таних, илэрхийлэх, зохицуулах дадлыг хөгжүүлэх, сэтгэл зүйн ажилбар дасгал оруулах. Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онол нь сургалтанд харгалзан үзэх зөвлөмжүүдийг дурдъя. Нэгт нь бодит хөдөлгөөн оролцоонд суурилсан хичээл. Эрэгтэй суралцагчдын хөдөлгөөнийг хязгаарлах бус, туршилт, загвар, шийдвэрлэх бодлого зэрэг арга хэлбэрээр идэвхжүүлэх. Дараагийнх нь тодорхой зорилго урамшуулал. Яагаад энэ хичээл хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулж,
зорилго тавих, шаталсан амжилтыг дэмжих хэлбэрээр урамшуулах. Дараагийнх нь багшийн эерэг харилцаа, доктортой дүрм. Эрэгтэй сурагчид тодорхой хүлээлттэй зөв шударга хариуцлагыг эрхмэлдэг. Тиймээс хатуу шударга, уян хатанч чиглүүлэгч багшийн хандлага чухал юм аа. Тавт нь сэтгэл хөдлөлтөд ажиллах боломж өгөх. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой үл ойлголцтыг тайлбарлаж болох өөрийгөө илэрхийлэх хичээл, итгэл хэлэлцүүлэг багтаах. 6-т нь багийн амжилт манлайлал хөгжүүлэх. Эрэгтэй сурагчдын манлайлах хариуцлага хүлээх орон зайг баг бүрдүүлэлт үүрэг даалгавар хуваарлалтаар дамжуулан дэмжих. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн чадварын ялгаа.